Их сурвалж родной огонек. Эцэг Артемийн эцэг архичин хүн байв. Тёмка эхэн үедээ архи уух юу нь муу болохыг ойлгодгүй л байлаа. Аав нь согтохоор сайхан замтай болж тоглоом наргаан хийж олон төрлийн чихэр жимс авч өгөөд л гадаа гарч тоглохыг ч зөвшөөрнө. Ээжээ, би том болоод бас архи уунаа гэж нэг удаа хэлэхэд нь хүү минь дээ гэд ээж нь энгэртээ нааж ихэр татан уйлж билээ. Нэг удалгүй хөгжилтэй баяр баясгалтай аав нь ууртай түрэмгий хүн болж хувирчээ. Согт урах болгондоо тавилга хогшлоо хэмгчиж хөршүүттэй муудалцах болов. Заримдаа оргүй хоосонтой ярилцаж байхгүй юм сонсно. Ийм үед нь хөршүүд түргэн тусламж дуудаж хэд хоног эмнэлэгт хэвтүүлнэ. Нэгэн удаа эхэн шилтэй архийг нууж орхижээ. Эцэг тэгхэд улангасан бархирч архиа нэхэн үсчиж байснаа. Савтай бензин шалан дээр асгаад шүдэнд зурхаар төнгөчж гарав. Энэ мөчөд Тёмка гаднаас орж ирж нөхрөө хүүрүү эргэх хооронд эхэн бушуухан чүдэнцийг булаан авчээ. 15 минутын дараа Наталья хүүтэйгээ нийтийн унааны буудлын дээр зогсож байлаа. Явъя та хүү минь. Тосгонд эмээ дээр нь очие. Аавгүй байвал дээр. Ээжээ, яагаад аавгүй байвал дээр гэж? Аав бидэнгүй яах вүлээ? Гэд жаал хүүгийн нүднээс сувдан нулимс зам татуулан бөмбөрнө. Дараа нь Артемийн амьдралд хойд эцэг гарч иржээ. Наталья хүүтэйгээ тосхны захад байх тэдний том байшинд нүүн очив. Хойд эцэгтэйгээ Тёмка тун сэрэмжтэй харьцаж угаад цагийн ирэхээр дасажтэй. Матвей дуу цөөтэй ширүүн хүн. Хүү түүнийг нэрээр нь дуудана. Матвей дагвар хүүгийнхээ сургууль соёлд анхаарч хичээл номыг давтуулна. Загсанд явахдаа дагуулж гарын аядаахаар болоход нь анд авч явах болжээ. Өөрөө алтан гартай хүн болохоор мод төмрөөр эд зүйл урлах, наад захын ажил нуглах зэрэгт мөн сургав. Матвей Натальяд хүүгээ хашгичсан загнахыг үл зөвшөөрнө. Наташа хашгирлаа гэд чи юунд ч хүрэхгүй. Би тайван тайлбарлаад өгье гин. Ингээд хойд эцэг вандан сандал дээр сууж эрчүүдийн удаан гихч яриа хөөрөө өрнүүлдэг байв. Бас найзуудтайгаа дүрсгүйтэн шил юм хувааж уусныхын дараа хойд эцэг тосгон даяар эрэл сурал болж хайсныг, машин барьж сургасныг, хот руу их сургуульд явуулах гэж цаснаа явагч машинаа зарсныг Артем мартаагүй. Артем, хурдан хүрээд ир гэж ээж нь утсаар уйлан хайлан ярьжээ. Матвей 3 хоногийн өмнө загсанд яваад ирсэнгүй. Ээжээ, битгий санаа зов. Би одоо гарлаа. Гэртээ яваад очтол хаачихна вэ? Онцгой байдлынхан цагдаа нар ирж байгаа. Чамайг би явуулахгүй гэж ээж нь чаргуулдав. Тёмка
Эхийгээ инхрийлэн тэврээд намуун дуугаар хэлв. Матвейд би туслах ёстой. Мэдрээд байна. Би яах ч вэ? Артем эндхийн газар нутгийг андахгүй. Матвей загсанд байнга дагуулж явдаг байсан. Эрлийн эхний өдөр хоосон ирцгээлээ. Тёмка шүнжин хөрвөөж ээжийнхээ тарин шивнэхийг чагнаж хонов. Хоёр дахь өдөр нь Артем хуучин ураалаа унаад Дүлийн намгийг зорлоо. 6 цаг хайсны эцэст нуурын ирэг дээр хөлөө хугалчихсан суух Матвейг олж очжээ. Тёмка гүйн хурж "Аава, та чинь хин гэж яах гэж юу отгооч мэдэхгүй явлаа" гэж нулимсан завсраар орилов. Матвей хүүг сүрхий тогтоож харахтаа эрүүн чичигнэн. Энэ үгийг чинь сонсох гэж хичнээн хүлээвтэй хүү минь. Сонсохгүй үхэн л гэж бодлоо шүү гэд ширүүн дорин эцэг нь хүүхд шиг л мэгшиж гарав. Тёмка анх удаа ийн уйлж байхыг харжээ. Хайртай шүү хүү минь. Хөгшөрч байна да аава. Их уйхан болж гэд Артем эцгээ чанга тэвэрнэ. Нуурын ирэг дээр хоёр эр өвдөж ядарснаач умартан суулаа. Тийм жаргалтай ийм дотн улс хойндоо их сурвалж Родной Огонёк, орчуулагч Д. Оюн гэрэл. 2024 оны 2 дугаар сарын 16. Ашигласан зураг Алексей В. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2026 оны 5 дугаар сарын 4.